Энэ өдрийн мэнд төргий Storyline програм нь интерактив цахим хичээлийг зориулагдсан хэрэгсэл буюу төвл юм. Энэ програмыг сурахад хүндрэл багтаа хялбар гэж хийж болно. Энэ курс хичээл Storyline програмын хамгийн чухал шин чанаруудыг зааж өгөх бөгөөд ингэснээр та өндөр чанартай интерактив цахим сургалтыг хурдан хугацаанд бий болгох чадвартай болно. За жишээлбэл текст, аудио, зураг, тэмдэгт тэрч байтугай видео гэх мэт медиаг Storyline-д хэрхэн оруулах талаар авч үзэх болно. Бид мөн интерактив тав, товч, слайд бий болохын тулд триггер давхаргын тухай ойлголтыг авах болно. За мөн Storyline програмын асуулт хариултын функцүүдийг үзэл судалгаас гадна энэ хичээлийг цахим сургалтын судлаач багшийн туршлагын дагуу боловсруулсан болно. Цахим сургалтын ертөнцид англиар курс tool гэж хэлдэг. Багш та өөрөө курс хичээлийн зохиогч нь болж интерактив хичээл хийх боломж олгодог хэрэгслүүд програмууд зөндөө бий. За жишээлбэл Adobe Captivate, Ariculate Storyline, iSpring гэх мэт олон програмууд бий. Эдгээр програмууд нийтлэг 3 шин чанар бий. За эхний чанар нь бол create interaction буюу интерактив харилцан ажиллагааг үүсгэх юм. Интерактив ажиллагааг сценаар, drag and drop буюу чирч аваачиж байрлуулах, слайдер болон гүйлгэх панел үүсгэх зэргээр үүсгэж болно. Хоёрдугаар нийтлэг шин чанар нь control over design буюу дизайны элементүүдийг өөрчлөх боломжтой байдаг. Гуравдугаар шин чанар нь assets буюу нэмэлт туслах элементүүдийн архив, номын санта байдаг. Фото зургууд, характер зургууд, айконууд, иллюстрат зургууд гэх мэт нэмэлт туслах элементүүдийг ашиглаж болно. Цахим хичээл хийхэд дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. За үүнд бол бүтээл сэтгэлгээ, үр дүнтэй ажиллах, ижил төстэй ажлуудаас санаа сэтэл авах, тууштай ажиллах, за визуал сонирхлыг татах, урд чадвараа дээшлүүлэх, за мэдээж IT мэдлэгээ сайжруулах, судал сурах зэрэг эдгээр болно. За ингээд интерактив ажиллагаатай цахим хичээлийг зориулалттай Ariculate Storyline програмыг судалж сурах хичээл рүүгээ орё. Одоо Storyline програмыг нээж хэрэглэгчийн интерфейсийг судалж эхлэе. Storyline програмын айкон нь энд үзүүлж байгаа төстэй ба энэ айкон дээр 2 удаа товших эсвэл Start гэснээс Ariculate Storyline 3 мөр дээр товшиж нээнэ. Storyline програмын эхлэл цонх энд харагдаж байна. За зүүн хэсэгт New Project буюу шинээр төслийг эхлүүлэх, Record Screen буюу дэлгэцийн имжлэг хийх, Import буюу гаднаас оруулах гэсэн мөрүүд харагдаж байна. Import дэлгэдэг зэстээр товшиж харъя. Хамгийн дээр PowerPoint презентац оруулж ирэх боломжтой юм байна. Доод мөрүүд нь Ariculate програмын нэмэлтүүд харагдаж байна. Recent буюу өмнө ажиллаж байсан төслүүдийн жагсаалт энд гарч ирнэ. За Browse for more гэсэн мөр дээр товшиж өөрийн компьютерт байгаа ажлын файлуудыг сонгож нээж болно. Баруун хэсэгт мэдээллийн чанартай текстүүд байна. Энд Storyline 360 гэсэн бүртгэл дээр үндэслэсэн програмын тухай мэдээлэл байна. 2 сар trial буюу туршилтын журмаар бүртгүүлээд ажиллаж болно. Энд би Ariculate.com сайт дээр Ariculate 360 програмыг 2 сар туршилтын байдлаар бүртгүүлж орсныг харуулж байна. Бид энэ курс хичээлээр Ariculate 3 програмыг үзэх тул ингэсгээд орхие. Browse for more дээр товшие. Дасгалын хавцны chapter 1 дэд хавцнаас sample doors project story нэртэй файлыг сонгож нээе. Storyline програм дээр хийж байгаа ажлын файл story өргөтгөлтэй байна. Open товчтой товчлоо. Storyline програм дээр энэ файл нэвдэж байна. Ингээд програмын ерөнхий төрхийг харуул PowerPoint програмын интерфейстэй тунтастай харагдаж байна. Хамгийн дээр нээсэн файлын нэр харагдаж байна. За Microsoft Office програмд байдаг хураангуулсан, хурдарчилсан хандлтын хэрэгслүүд гэсэн мөрөнд харагдаж байна. Home, Insert, Slides, Design, Transitions, Animations зэрэг таабууд доор нь харагдаж байна.
За та бүрд харгалзах функцүүд icon байдлаар доод зурагт гарч ирнэ. Мөн функцүүд нь section буюу хэсгүүдээр дөрвөлжин хүрээ байдлаар тусгаарлагдсан энд харагдаж байна. Цаанаасаа тохируулагдсанаар view буюу харагдсан story view гэсэн нэртэй байна. За story view харагдсан слайдуудыг жижигрүүлсэн байдлаар харуулах ба хоорондох холбоосыг бас харуулж өгч байна. Гүгчийг доош нь дүүлгээд харуул слайдууд сумтай холбоосууд харагдаж байна. Англиар scene буюу слайдуудын бүлэг хэсгийг цагаан дөрвөлжингээр харуулсан харагдаж байна. За энэ цагаан дөрвөлжин дотор слайдуудын жижигүүлсэн үргүүд буюу англиар thumbnail-ууд байна. Сонгож болно. Жижигрүүлсэн слайдын хүргийг сонгоход баруун талд тухайн слайдын шин чанар буюу properties үзүүлэлтүүд гарч ирж байна. За энэ trigger буюу сэлгэлт мөн slide properties буюу слайдын шин чанарын өгөгдлүүд байна. Эхний слайдын жижигрүүлсэн үрэг дээр 2 удаа товшъя. Slide view гэсэн шинээр тап үүсэх ба 1 цэг 1 start slide гэсэн нэртэй эхний слайдыг харуулж байна. За буцаад story view тап дээр товшиж ерөнхий зургал руу орж болно. Слайдын харагдц дээр товшъя. За энэ хэсэгт бид энэ слайд дээр хийх зүйлээ хийгээд явна. Зүүн баганд аль слайд руу очих навигац бүхий чиглүүлэлт хийж өгч болно. PowerPoint програмын слайдын навигацтай ижил төстэй байна. Сонгосон слайд дэлгэцийн төвд гарч ирж байгаа нь харагдаж байна. Энд объект, хэвдэрс, текст, товч нэмэх зэрэг үйлдэлүүдийг хийж болно. За тухайн объект элементийг сонгох үед баруун хэсэгт энэ объектын шин чанар буюу properties-ийг өөрчлөх боломжууд бүхий тохируулгууд гарч ирнэ. За жишээ нь trigger болон слайдын давхар буюу layer хэсгүүд энд гарч ирсэн байна. Доод хэсэг рүү анхаарлаа хандуулъя. Энд цаанаас тохируулагдсанаар timeline буюу хугацааны хуваарийг байна. Timeline буюу хугацааны хуваар болон слайдын завсарт маузны сумыг аваачин өнхрүүлэхэд хар зураастай дээш доош харсан сум бүхий болж ирж байгаа нь харагдаж байна. За энэ үед товшоод дээш доош нь чангааж timeline панелийг өргөсгөж болно. За энэ тохиолдолд слайдын харагдц багасж байгааг анзаараарай. Ийм байдлаар дээш доош нь болгож болно. Слайдын харагдц 100% харагдцтай байгаа ба баруун доод булан дахь гүгчийн тусламжтайгаар харагдцыг эсгэж багасгаж болно. Энд story view, slide view командын айконууд байна. Мөн төслийг нийтлэхээс өмнө preview буюу урьдчилан харах айконыг ашиглаж харж болно. За энэ айкон дээд хэсгийн баруун талд publish хэсэгт байгааг бас харж болж байна. Өмнө хэлсний дагуу слайдын харагдцыг томруулах, жижигрүүлэх слайдер буюу гүгчинд байна. Fit slide to current window буюу автоматар слайдын харагдцыг тухайн цонхонд тохируулах гэсэн айкон байна. Хугацааны панелийг дээш нь болох үед слайдын харагдц автоматар тухайн цонхонд багтаж агсна энд харагдаж байна. Тухайн слайдад харгалзах шин чанарыг тохируулах энд байна. Слайдыг сонгоод Edit Properties for Selected Layers гэсэн айкон дээр товшъя. За энэ слайд зөвхөн нэг layer буюу давхаргатай нь харагдаж байна. Нэмэлт цонх гарч ирсэн ба энд тухайн давхаргын шин чанарын мэдээлэл байна. Ийм байдлаар бид энэ хэсгээр Ariculate Storyline програмын хэрэглэгчийн интерфейсийг товч томилон үзлээ. PowerPoint програмын интерфейстэй ижил төстэй байна гэдгийг дахин давтан хэлье. За бид энэ хэсгээр Storyline 3 програмын Global Preference буюу ерөнхий тохируулгын тухай энд үзэх гэж байна. Засаглалын хавцны chapter 1 дэд хавц дахь sample доор зураастай project цэг story файлыг нээсэн байна. 1 цэг 2 гэсэн слайд дээр товшъя. Энэ слайд дээрх жаштуудлын танилцуулга бүхий текстүүд байна. Хэрв энэ текстийн үг өгүүлбэрийг буруу бичсэн тохиолдолд зөв бичих функцийг яаж идэвхжүүлэхийг харъя. За Global Preference буюу ерөнхий тохируулгын цонхыг нээхийн тулд файл зэснээс Storyline Options мөр дээр товшино. Storyline Options нэмэлт цонх гарч ирсэн байна. General гэсэн хэсэгт юу байгааг харъя.
За enable publishing for manual upload to Ariculate online буюу онлайн горимд арааргаар Ariculate руу илгээх гэсэн мөр байж байна. Та хийсэн төслөө сургууль болон байгууллагын Learning Management System буюу LMS руу илгээж болно. Хэрэг байхгүй бол Ariculate online LMS руугаа илгээж болох боломжтой юм байна. Энэ тохиолдолд энэ идэвхжүүлгийг идэвхжүүлж хийж өгнө. Дараагийн мөр нь хийж байгаа төслийг 10 минут тутам backup хийх идэвхжүүлгийн мөр байж байна. Таны програм гацах эсвэл компьютерийн дижээл унтрах зэрэг янз бүрийн шалтгаанаар хийж байсан төслөө алдахгүй тулд энэ функцийг зориулсан байдаг. 10 минут тутам гэдгийг жишээ нь 5 минут тутам болгож өөрчилж болно. За дараагийн хэсэг рүү оръё. Reset don't show again prompts буюу дахиж харуулах гэсэн тэмдэглэгийг reset хийх гэсэн товч байна. За юуны тухай яриад байгааг нэг жишээн дээр үзье. Цонхоо хаагаад зүүн багнаас 2 дахь слайдыг сонгоод маусны баруун товчийг товшлоо. Delete командыг сонгоё. За энэ слайдыг delete хийхдээ итгэлтэй байна уу гэж лавлаж асууж байна. Don't ask again гэсэн идэвхжүүлэг байна. Хэрв би энэ идэвхжүүлгийг хийгээд өгвөл дараагийн удаа слайдыг delete хийхэд энэ анхааруулгын мессеж бүхий нэмэлт цонх гарч ирэхгүй байх болно. Хэрв анхааруулгын мессеж цонхыг буцаагаад гаргадаг болвол гэвэл файл зэс дээр тавшаад Ariculate Options товч дээр тавшина. Reset Don't show again prompts гэсэн товч дээр тавьснаар анх ямар байдалд байсан тийм байдалтай гарч ирэх болно. Spelling options буюу зөв бичгийн дүрмийн сонголтууд гэсэн товч дээр тавшъя. За энд англи хэлний зөв бичгийн дүрмтэй холбоотой сонголтууд байна. Autocorrect буюу автоматар зөв болгох функц итгэгдсэн харагдаж байна. Өөр олон сонголтууд энд харагдаж байна. За options товч дээр тавшиж харъя. Энд буруу бичсэн ямар англи үгнүүдийг автоматар зөв болох үгүүдийг жагсаасан байна. Replace text as you type буюу таны оруулсан текстийг зөв үгээр засах гэсэн мөр итгэгдсэн байна. Өөрийн гэсэн товчлыг оруулж болно. Жишээ нь LH гэсэн товчлол оруулахад London Hotel гэж бичгээр оруулж өглөө. За эд товч дээр тавшиж хүчнтэй болгож өгч байна. Ок товч дээр тавшлаа. За энд custom dictionaries буюу өөрийн гэсэн толь бичгийг оруулах боломжтой харагдаж байна. Main dictionary language гэсэн мөрөнд ямар хэлээр толь бичгийн өөрчлөлт хийхээ сонгож өгнө. За ийм байдлаар бид Ariculate 3 програмын Global Preference буюу ерөнхий тохиргооны тухай үзлээ. Бид өмнөх хичээлүүдэд Storyline 3 програмын интерфэйс ерөнхий тохируулгын тухай үзсэн. Одоо контент үүсгэх ажилдаа оръё. Төслийг шинээр үүсгэх хэд хэдэн арга байна. Бүр эхнээс нь эхлүүлэх эсвэл PowerPoint слайдуудаас төслийг үүсгэх боломжтой байдаг. За PowerPoint слайдуудаас үүсгэхийг дараагийн хичээл дээр үзнэ. Энэ хэсгээр төслийг бүр анхнаас нь эхлүүлж үүсгэх тухай үзье. Ariculate 3 програмыг нээсэн байна. Зүүн баганд New Project мөр дээр тавшъя. Untitled гэсэн гарчигтай шинэ төсөл үүссэн харагдаж байна. За од тэмдэг нь энэ файлыг одоохондоо нэр өгч хадгалаагүй байгааг харуулж байна. Ер нь ямар нэгэн төслийг хийж байхдаа энэ файлын нэрний ард од тэмдэг байгаа эсхийг шалгаж хэрвээ байвал хадгалаагүй тохиолдолд хадгалж сурах дадалтай болох хэрэгтэй байдаг. За слайд харуулах хэсэгт нэг бланк буюу хоосон слайд үүснэ харагдаж байна. Мөн ямар нэгэн нэр байхгүй. Untitled scene гэсэн нэртэй байна.
шинээр scene буюу хэсэг үүсгэх болвол starting scene гэсэн icon дээр товшноо. За энэ цагаан хэсгийн хамгийн дээр улаан тогтоо icon байна. Үүссэн untitled scene гэсэн гарчиг дээр нь байна. За энэ untitled scene мөр дээр 2 удаа товшоод нэрийг нь өөрчилж болно. Ландон нэртэй зочдууд ажилд орох зааврын тухай танилцуулга бид хийх болно. Энэ scene буюу хэсэгт сургалт, дараагийн scene буюу хэсэгт сорилын асуултуудын слайдууд байх гэх мэтлэн scene буюу хэсгийн нэр тодорхой байх хэрэгтэй. Orientation training гэсэн нэр өглөө. За баримжаа авах сургалт гэсэн нэр өглөө. Англиар нэрээ өгөөд enter товчийг дарлаа. За бид сая scene буюу хэсгийн нэр өгсөн. Одоо слайдын нэр untitled буюу нэр өгөөгүй байна. За энэ scene буюу хэсгийн эхний слайдын гарчиг буюу untitled мөр дээр 2 удаа товшоод welcome буюу эхлэл гэж нэр өгье. Төслийн нэр дээр untitled буюу гарчиг өгөөгүй хэвээрээ байгаа. За бид төсөлтөд нэр өгөх болно. Төсөл рүү элементүүд оруулахаас өмнө төслийн формат хэмжээг зөв авсан эсхийг шалгаж үзэх хэрэгтэй байдаг. За энэ төслийг компьютерийн дэлгэц эсвэл таблетийн дэлгэц дээр гаргахаар хийж байгаа бол хэмжээний харьцааг 16-ыг харьцах 9 гэж авах нь зүйтэй. Зөв харьцааг эхлээд авахгүй бол гаднаас элемент оруулсны дараа хэмжээний харьцааг өөрчлөхөд оруулсан дүрс зураг гэх мэт элементүүдийн харьцаа гажих слайдаас гадна гарах магадaltaй байдаг. За ийм учраас эхлээд харьцаагаа зөв авах нь зүйтэй гэдгийг дахин хэлье. Харьцаа хэмжээг авахын тулд Design tab дээр товшоод Story Size Setup icon дээр товшноо. Default буюу цаанаасаа тохируулагдсанаар Story Size 720-ыг үдчих 540 пиксел буюу 4-ийг харьцах 3 гэсэн хэмжээтэй байна. За энэ хэмжээ SD буюу Standard Definition хэмжээ юм. Компьютерийн дэлгэц, таблет дэлгэцийн хэмжээ 16-ыг харьцах 9 байдаг. Доош дэлгэдэг цэснээс 16-ыг харьцах 9 гэсэн харьцааг сонгож болно. За сонгоё. If new size is smaller буюу шинэ хэмжээ бага бол гэсэн хэсэгт scale to fit буюу багтахаар хэмжээг нь тааруулах, crop буюу тайрах гэсэн сонголтууд харагдаж байна. Бид одоохондоо контентууд оруулаагүй учраас энэ сонголтуудыг хэвээр нь орхиж болно. Мөн дээрх дэлгэдэг цэснээс costume мөрийг сонгоод end with high утганд хэмжээг нь оруулаад lock aspect ratio буюу харьцааны хэмжээг чойжлох гэсэн мөрийг идэвхжүүлье. За нийтлэг ашигладаг HD форматын хэмжээ болох 1024 гэсэн утгыг width буюу өргөн гэсэн мөрөнд оруулж өгөөд tab товч дээр товчлоо. High буюу өндрийн утга авагдаж байна. За scale to fit гэсэн идэвхжүүлгийг сонгож болно. Бид буцаагаад 720-ыг үдчих 405 буюу 16-ыг харьцах 9 мөрийг сонголоо. Огт товч дээр товчлоо. За ийм байдлаар бид scene буюу слайдын нэрийг өөрчиллөө. Слайд дээр 2 удаа товчлоо. Слайдын хэмжээг 720-ыг үржих 405 буюу 16-ыг харьцах 9 гэж сонголт хийсэн. Save товч дээр товшоод LH Orientation гэсэн нэрийг файлд өглөө. Storyline програм дээр хийсэн төслийн ажлын файлын өргөтгөл нь Cig Story гэсэн өргөтгөлтэй байна. За одоо файлын нэрийг харуул LH Orientation Cig Story гэсэн нэртэй болсон байна. Төслийн файлыг хаахын тулд файл зэстээр товшоод Close мөрийг сонгоно. За ингээд харахад бидний сая үүсгэсэн файлын нэр нь Recent гэсэн талбарт харагдаж байна. За ийм байдлаар Storyline 3 програм дээр шинээр төсөл хэрхэн үүсгэх тухай ойлголтыг үзлээ.
интерактив цахим хичээл хийхэд зориулсан програмууд гарахаас өмнө ихэнх багш нар хичээлүүдэд презентац байдлаар PowerPoint програм ашиглаж хийдэг байсан. PowerPoint програм дээр хийсэн презентац хичээлүүдэд прожектороор ихэвчлэн том дэлгэцэн дээр гарах байдлаар цахим хичээлийн анхан шатны эхлэлийг тавьж байсан юм аа. Storyline 3 програм дээр PowerPoint програм дээр хийсэн хичээлүүдэд эхнээс нь хийж эхэлж болох боловч Storyline програм нь PowerPoint слайдуудаас шууд шинээр төсөл үүсгэх боломж өгдөг. Энэ тухай бид энэ хэсгээр үзэх болно. Энд Storyline програмыг нээсэн байна. Import дэлгэдэгдсэнээс Import PowerPoint мөр дээр товшноо. За дасгалын chapter 2 хавцснаас бид нар бэлэн LH доогуур зурстай slides гэсэн PowerPoint файлыг сонгоё. За импортлж оруулж ирэх боломжтой файлуудын өргөтгөлийг доош дэлгэдэгдсэнээс харж болно. За энд PPTX, PPT гэх мэт PowerPoint програмтай холбоотой өргөтгөлүүд нь харагдаж байна. За Open товч дээр товчлоо. Insert slides гэсэн нэмэлт сонгох гарчирсан ба слайдуудыг уншиж анализ хийж байна. Дуусны дараа PowerPoint слайдуудын thumbnail буюу жижигрүүлсэн хөрөг зургууд дистралж гарч ирсэн байна. Thumbnail буюу жижигрүүлсэн хөргүүд нь цэнхэр хөхөнгөөр хүрээлэгдсэн байгаа нь цаанаасаа тохируулагдсанаар буюу дефолт байдлаар бүгд сонгогдсныг харуулж байна. Import товч дээр товшвол энэ слайдууд бүгд орж ирэхээр байна. За аль слайдуудыг оруулж ирэхээ нэг нэгээр нь нягтлж сонгож харж болно. Эсвэл баруун дээд болонд байгаа Select All мөрний хажуу дахь None гэсэн мөр дээр товшъё. Бүх слайдууд сонгогдоогүй төлөвт орсон байна. Эндээс оруулах слайдаа сонгоод Ctrl товчийг дарангаа төвөрлөж сонгох боломжтой. Эсвэл Select All дээр дарж бүгдийг сонгоод сонгохгүй гэсэн слайдын айкон дээр товшоод явж болно. Слайдуудаа сонгосны дараа Insert into Scene гэсэн мөрнөөс Current Scene эсвэл New Scene гэсэн сонголтыг хийж болно. За энд Scene буюу хэсгийн нэрийг PowerPoint файлын нэртэй адил авсан байна. Бид Scene-ийн нэрийг өөрчилж Orientation Training гэсэн нэр оруулж өгье. Дээрх сонгосон бүх слайдууд Orientation Training гэсэн scene буюу хэсэгт үүсгэх юм байна. За Storyline програм PowerPoint слайдуудыг боловсруулж төсөл рүү оруулах бэлтгэл хийж байгаа нь энд харагдаж байна. Хэрэв PowerPoint слайдуудын тоо олон бөгөөд слайд дээр контентууд энгийн хялбар биш бол нэлээд хугацаа шаардна. За слайд дээр контентууд энгийн хялбар биш гэдэг нь өндөр тодорхойлолтой график зургууд, 3D, аудио, видео, анимац медианууд орсныг хэлнэ. Том хэмжээтэй PowerPoint файлууд оруулах үед үнийг анхаарах хэрэгтэй. Шинээр төсөл үүссэн энд харагдаж байна. Энд нэг scene буюу хэсэг үүссэн байгаа ба улаан тугны хойно нэр нь харагдаж байна. За энэ scene буюу хэсэг дотор слайдууд үүсэх болно. За үүссэн харагдаж байна. Слайд бүр өөрийн дугаарлалт бас өөрийн гэсэн нэртэй байна. За жишээлбэл эндээс слайдууд 1:1-ээс эхлэн дугаарлагдсан харагдаж байна. Хамгийн эхний слайд дээр 2 удаа товшъё. Энэ слайд дээр гарчиг, зураг, текст оруулсан харагдаж байна. Шууд засвар хийж болно. Жишээ болгож монголоор өгүүлбэр энд бичиж өгч байна. За хэрэг та өөрийн сургалтын материал лекц хичээлээ PowerPoint дээр хийсэн бол Storyline дээр дахиж хийж цаг алдахгүйгээр шууд импортлж оруулж ирээд нэмэлт эсвэл хасалт хийгээд явах боломжтой нь энд харагдлаа. За ийм байдлаар бид нар энэ хэсгээр PowerPoint-оос төсөл үүсгэх тухай ойлголтыг үзлээ.